Турк цэрэг ба бяцхан солонгос охины агуу хайрын түүх. 60 жилийн дараа эргэн уулзсан турк цэрэг, дайны талбараас олдсон бяцхан солонгос охин хоёрын агуу хайрын түүх дэлхийн сая хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чаджээ. Түүх ингэж эхэлсэн юм. Тэртээ 1950 онд хойд ба өмнөд солонгосын хооронд өрнөсөн дайнд Турк улс нэгдсэн үндэсний байгууллагын далбаанд ор өмнөд солонгост дэмжлэг үзүүлж тэрхүү дайнд оролцсон байдаг. Тухайн үед Туркийн армийн явган цэргийн төрөөч Сулейман Делберли бусад мянган турк дайчдын хамт дайны фронт руу илгээгдсэн юм. Тухайн үед 25 настай байсан төрөөч Сулейманы хувьд өмнөд солонгосчуудыг бүтэн гэр оронтойгоо үлдэхтэн туслахаар тэдэнтэй сайн дураараа нэгдэн өмнөд солонгосыг зорин очсон нь тэр байлаа. Нэгэн өдөр хойд солонгосын цэргүүд өмнөд солонгосын нэг жижиг тосгон руу ээлжид дайралтаа хийжээ. Тосгон дайны хүлд нэрвэгдэн сүрсэн бөгөөд Сулейман тосгоны амьд үлдсэн хүмүүс туслахаар турк цэргүүдийн хамт явж байхдаа балгас дундаас хүүхэд уйлах чимээ гарахыг сонссон байна. Цэргүүд дайсны зал хэмээн эмээж байсан тул дуу гарсан зөв рүү алхаж чадах зоригтой хүн Сулейманаас өөр байсангүй. Ингээд цэрэг залуу уйлах чимээ гарсан газарт дөхөж очтол бутан дунд нэгэн бяцхан охин уйлаад сууж явахыг олж хармагцаа. Түүнийг айлахгүй тулд зөөлнөр тэврэв. Харамсалтай нь хойд солонгосын дайралтанд өртсөн тосгоны бусад иргэдийн нэгэн адилаар бяцхан охины эцэг эгч бас ам өргөцсөн байлаа. Охин айсандаа үг дуурч чадахгүй байсан бөгөөд нэрэж хэлж чадахгүй ээжээ. Дайны хүлд нэрвэгдсэн газар хар шөнө охиныг ойр ганцаар үлдээнэ гэдг нь Сулейманы хувьд байж боломгүй зүйл байв. Сулейман ч эргэлзэх зүйлгүйгээр бяцхан охиныг тэр даруй өөрийн байрлаж байсан цэргийн штаб руугаа авч явахар шийджээ. Ингээд тэр дайсны мөндөр мэт ширүүн галын дунд ой модоор халгавчгийн бяцхан охиныг эсэм мэнд авч гарсан байна. Цэргийн штабтаа очиод Сулейман дайны хүлд гэр бүлээ алдсан бяцхан охиныг цэргийн байрандаа түр үлдээхийг мөн харж хандах эрх өгөөч хэмээн ангийн захирагчаасаа хүсжээ. Ингээд зөвшөөрөл авч чадсан Сулейман эцэг их ах トゥ нараа алдсан бяцхан охиныг яг л төрсөн аав нь мэт халамжлах болжээ. Аимшигт стрессийг мэдэрсэн бяцхан охин удаан хугацааны турш огт ярихгүй байсан учраас өөрийнхөө нэрийг хэлж чадахгүй байсаар л байв. Хожим сэтгэлийн хямрал нь баг зэрэг тайлагдахад цэрэг залуу түүнд Айла буюу Тэргэл сар гэсэн утгатай турк нэрийг өгчээ. Учир нь Сулейман охиныг Тэргэл сартай шөнө олсон болохоор охинд Тэргэл сар гэдэг нэрийг өгсөн гэдэг. Гялалцсан цэвэрхэн нүдтэй, эдүүтэй Айла охинч цэргийн хуарангийн баяр баясгалан гэрэл гэгээн болжээ. Төрсөн ах аав ээжигээ алдсан бяцхан охин Айлагийн хувьд дэд төрөөч Сулейман хамгийн ойр дотны хүн нь байсан учраас тэд өдөр өнгөрөх тусам улам бүр татнссаар л байлаа. Эхэндээ Айла охин түүнийг аврагч сахиусан тэнгэрнэ гэж боддог байсан ч хэсэг хугацааны дараа өөрийн мэдлгүй Сулейманыг бүр аава гэж дуудах болжээ. Харин Сулейман түүнийг миний охин гэж ярьдаг байв. Айла ухаантай охин байсан тул турк хэлийг маш богино хугацаанд сурч цэргүүдэд өөрийн хэрэндээ орчуулга хийж тусалдаг байлаа. Цэргийн хуарн нь олон мянган цэрэгтэй. Дээрээс нь дайсны бүс учир хүүхэд байхад тохиромжгүй газар мэт санагдагч Сулейман болон Айла нар нэг нэгийгээ орхиж чадахгүй байв. Бүр Сулейманы цэргийн үүрэг хугацаа дууссан хэдий ч ирж буй өдөр бүхэн хамгийн сүүлчигч байж болох дайны халуун цэгт бяцхан солонгос охины төлөө тэр ам биеэ үл хайхран үргэлжлүүлэн ажиллахаар сайн дураар үлдсэн юм. Гэвч солонгос улсад үлдэж Айлатай хамт байх гэж чин сэтгэлээсээ хүсэж хичнээн хичээсэн ч Сулейманд нэг жилээс илүү хугацаагаар үлдэх боломж байсангүй. Нэгэн өдөр түүнд эх орондоо очиж алба хаах шаардлагатай болсон тухай шинэхэн тушаал ирсэн юм. Ингээд Сулейман Айла хоёр удахгүй хоёр тийш хаагцах нь гарцаагүй болов. Турк улс руугаа эргэн татагдах болсон Сулейман бяцхан охиныг үрчилж авахыг хичээсэн ч өмнөд солонгос улс түүнд энэ боломжийг нь олгосонгүй. Ийхүү тэр хоёрын хагцах өдөр ирэхэд Сулейман Айлад хандан чи миний охин болсон учраас дайн дуусгаар би эргэж ирээд чамайг хаанаас ч хамаагүй заавал олж авах болно гэж амлаад Туркийн засгийн газраас Солонгосын өнчин хүүхдүүдэд боловсрал олгох зорилгоор байгуулсан Анкара нэртэй сургуульд охиноо үлдээгээд нулимс туслуулан орхин явжээ. Айла охинч мөн адил аавынх нь оронд аав болсон. Өөрийг нь гих цорын ганц хайртай хүнээ нулимс дүүрэн нүдтэйгээр үдсэн юм. Мэдээч хэрэг хамгийн ойр дотны хүнээсээ хагцах хагцлыг дахин мэдэрч буй Айлагийн хувьд энэхүү салалт маш хүнд байсан биз. Энэ хагцас Сулейман төдийгүй Айлагийн амьдралын дараачийн жилүүдэд ч хүнд цохилт болсоор байв. Нутагтаа ирээд хэдэн жилийн дараа гэр бүл үр хүүхэдтэй болсон ч Сулейманы толгоноос охин огт гардаггүй байлаа. Тэр олон жилийн турш бяцхан охин Айлагийн тухай л боддог байв.
Охины сургийг гаргахыг хичээдэг байсан ч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Түүний хувьд интернет гар утас цахим сүлжээгүй үед амьдарч байсан учраас Аялаг хаанаас олохооч мэдэхгүй байсан гэдэг. Дээрээс нь Сулейманы хувьд гэр бүлийн санхүүгийн боломж ч тийм сайн байгаагүй юм. Өмнөд Солонгос дахь архив шатсан. Мөн Аяла гэдгээс өөр охины жинхэнэ нэрийг мэддэггүй учраас охиныг олох боломж хомс байлаа. Сулейман бяцхан охиныг хэрхэн олох, хаанаас олох талаараа бодож явсаар 60 жил өнгөрсөн ч тэр итгэл найдвараа алдаагүй л байв. Тухайн үед Сулейман Аялаг харах хүслээс хэтрэхгүй нас өндөр ядруу өвгөн болсон байлаа. Тэр бяцхан охинд би чамайг заавал олно гэж амласан учраас оройтсон ч амлалтандаа хүрэхийн тулд тэмцээр л байжээ. 60 жил өнгөрч нөхцөл байдал хэрхэн эргэж хинд юу ч тохиолдож болох ч 85 нас хүрсэн Сулейман дайны талбараас олсон охиноо амьд сэрүүн түүний хүлээж байгаа гэдэгт итгэсээр байдаг байв. Тэрч бүхэл 1999 онд Туркид болсон газар хөдлөлтийн дараа Өмнөд Солонгос аврах багийг илгээхэд Аяла түүнийг хайхаар хамт ирнэ хэмээн найдвар тавин сууж байсан удаач би. Мөн 2002 онд Өмнөд Солонгост болсон хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг телевизээр үзээд хөгжөөн дэмжигчдийн дунд Аялаг олж харах магадaltaй гэдэгт итгэдэг байжээ. Харин Сулейманы эхнэр түүнийг үргэлж сэтгэлээр дэмжин охиноо хайхтан тусалдаг байв. Сулейманы төрсөн охин нь эсэргээрээ аав нь ямар нэгэн хий хоосон охинд өөрөөс нь илүү хайртай үргэлж түүнийгээ хайгаад байгаад нь баг зэрэг дургуутдаг байлаа. Өмнөд Солонгостой холбоотой мэдээ бүрийг үзэж сэтгүүл болгоныг байнга уншдаг хүнтэй хамт амьдрна гэдэг охинд нь хэцүү санагдах үе олон байжээ. Сулейманы охин миний аав Өмнөд Солонгосын талаар зурагтаар гарах хамгийн богинохон мэдээг хүртэл алгасалгүй үзэж Аялаг ядаж арын талбарт дүрс нь харагдах болов уу гэж гордон хайдаг байсан. Тэр хөл бөмбөгийн тэмцээний үеэр стадионд байх камерын дуранд өртсөн хөгжөөн дэмжигч бүрийг анхааралтай ажигладаг байсан. Тэр охиныг олохыг тийм ихэр хүсдэг байлаа. Энэ бүхэн насан туршийнхан зуршил байсан юм. Аав унтахтаач, сэрхтээч ямар нэг зүйлийг дутуу хийсэн мэт тийм л мэдрэмжтэй байдаг байсан хэмээн ярьсан байдаг. 2007 онд Солонгосын дайны 60 жилийн ойд зориулсан хүлээн авалтанд 85 настай Ахмад дайчин Сулейман оролцсон бөгөөд хүлээн авалтын үеэр Турк Солонгосын цэргүүд болон албаны хүмүүстэй өөрийн түүхээ хуваалцжээ. Улмаар энэ нь олон хүний сонорт хүрч Сулейман Аяла хоёрын түүхийг Өмнөд Солонгосын нэгэн томоохон мэдээллийн компани сонирхон телевизийн сурвалжлагч нартай хамтран нэвтрүүлэг хийжээ. Харамсалтай нь түүний сурч байсан Анкара сургуулийн хуучирсан барилгыг нурааж тэр газар дээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулсны дараа сургуулийн архивыг устгасан байв. Энэ түүх ямар нэгэн байдлаар төгсөх учиртай байсан. Гайхамшиг ингэж эхэлсэн юм. Тэд Аялатай холбоотой баримт мэдээллийг олж чадсан бөгөөд Аялагийн жинхэнэ нэр нь Ким Инжа болохыг мэджээ. Сэтгүүлчид Ким Инжа буюу Аяла охинтой Анкара сургуульд нэгэн үед хамт сурч байсан хүүхдүүдтэй холбогдсноор тэдний нэг нь Аялагийн тухай санджээ. Улмаар сэтгүүлчдэд Аялагийн гэрийн хаягийг зааж өгчээ. Сэтгүүлчид 65 настай Аялагинд зочилж Турк улсад нэгэн өндөр настай Ахмад дайчин түүнийг хайж байгаа талаар хэлж Сулейман болон Аялагийн хуучин зургуудыг харуулсан байна. Бүх зүйлийг сэтгэлдээ тодхон санаж байсан Аяла тэр даруй өөрийн аврагч Баатраа таньж маш их сэтгэл хөдлөлд автаж нөлмөс унган ихэр татан уйлжээ. Түүний энэ мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй байсан нь мэдээж хэрэг. Бүтэн жарны дараа Аялаг болсон тухай баярт мэдээг Сулейман хэрхэн хүлээж авсан нь ойлгомжтой. Энэ явдлын дараа Солонгосын засгийн газар Сулейманыг Аялатай уулзахыг урьжээ. Аавтайгаа уулзахаас өмнө Аяла түүнд хандаж нэгэн цагтл хэлгээжээ. Захианда хүндэт аав минь хэдийгээр би тантай уулзаагүй байгаа ч таныхаа дулаан тэврэлтийг мэдэрч байна. Би таныг хорон мөч болгонд сандаг байсан. Тэр хэцүү цаг үед хаягдмал бяцхан охиныг авч үсгэн өөрийн охин шиг агуу их хайрыг мэдрүүлэх нь хүн бүрийн чадах зүйл биш. Миний төлөө хийсэн бүхэнд танд баярлалаа. Аава, би таньда хайртай шүү. Удахгүй уулзцгаая. Таны охин Аяла хэмээн бичжээ. Ийхүү тэд уулзалтав. Тэдний 60 жилийн дараах уулзалт анх хагдсан сургуулийн туйран дээр байгуулагдсан тэрхүү цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд 65 настай Аяла ганцаараа биш ач нартайгаа иржээ. Mama sen benim bak. Аяла уулзалтынхаа үеэр
Та намайг орхиогүй шиг би ч таныг орхихгүй гэж хэлээд Турк улс руу нүүх гэж байгаагаа дуулгажээ. Дахин учирсан тэр цаг үеэс хойш тэд 7 жилийн турш огт хагацаагүй юм. Гэвч тэдний сүүлчийн уулзалт 2017 онд Сүлейман амьсгалын замын өвчнөөр эмчлүүлж байсан Стамбулын эмнэлэгт болжээ. Аав гэж дуудагдсан залууга эмнэлгийн орон дээр зовж байхыг нь хараад нулимс туслуулж байв. Аяла хөгшин аавыгаа амьсгал хураах эцсийн мөч хүртэл нь хамт байсан гэдэг. Тэр мөчөд Аяла Сүлейманы гараас атгасаар байжээ. Ингээд 91 настай Сүлейман, 71 настай Аяла нар сүүлчийн удаа салах ёс гүйцэтгсэн юм. Сүлейман 2017 оны 12 дугаар сарын 7-нд таалал төгсжээ. Түүний үнэн чхань нь түүнээс хойш 10 цагийн дараа нас барсан ба тэднийг хамтд нь оршуулжээ. Аяла Сүлейманы эхнэрийг нь одоо ч ээж хэмээн дурсан ярьдаг. Сүлейманыг өнгөрөхөөс хэдхэн сарын өмнө тэдний түүхээр дайны охин Аяла нэртэй кино бүтээгдэж, бүр Оскарын гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд нэр дэвшиж байсан юм. Бяцхан Солонгос охин Турк цэрэг хоёрын түүх дэлхийн олон сая хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чаджээ. Киноны нээлтэнд Сүлейман Аяла хоёр урагдан оролцсон гэдэг. Аяла хэдийгээр аавыгаа алдсан ч Турк улстай холбоо тасраагүй юм. 2018 онд Туркийн ерөнхийлөгч бүгд найрамдах Солонгос улсад хийх албан ёсны айлчлалынхаа сүүлчийн өдөр Сөүлд байрлаж байсан зочид буудалтаа Аялаг уран уулзжээ. Өдгөө Аяла буюу Юнжа Ким үр хүүхэд Ачзээ нарынхаа хамт Солонгос улсдаа инх тунх амьдарч байна.